Сайн бацгаана үзэгчдээ өндөр хаан мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна уу. Цаг агаарын байдалд эрсгүүтэрсэнтэй холбогдуулан иргэд машина халаах нэрийдлэр хулгайд алдах тохиолдол Хинтээ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Уг алдагдсан машиныг тухайн байршлын эргэн тойрон дох хяналтын камераар олж тогтоосон ч цаашид иргэдийг машина түгжих эзэнгүй орхихгүй байхыг холбогдох байгууллагын зүгээс анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас иргэд машина халаах эсвэл сургуулиас хүүхдээ авах зуур автомашина цоошлохгүй орхисноос хулгайд алдах тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулж байна. Иймд тээврийн хэрэгслээ заавал цоожлох, смарт түлхүүрээ зөв ашиглах, эзэнгүй орхихгүй байхыг зөвлөлөө. За аймгийн цагдаагийн газрын хэмжээнд энэ оны эхний 1 сарын байдлаар хоногт цагдаагийн газарт нэг 20-30 дуудлага мэдээлэл тогтмол ирж байна. Өнгөрсөн 1 сарын хугацаанд бас аймгийн хэмжээнд бүртгэгдсэн онцлог дуудлага мэдээллийн хувьд гэх юм бол 4 тээврийг сулгаад алдагдсан юм дуудлага мэдээлэл бас бүртгэгдсэн байна. За үүнийг авч үзэх юм бол иргэд энэ хүүтний ирж чангарч байгаатай холбогдуулаад тээврийн хэрэгслээ халааж байгаа нэрээр асаалттай орхиж явсантай холбогдуулаад одоо 4 тээврийг сулгаад алдагдсан юм асуудлыг цагдаагийн байгууллага хэдрүүлэн шалгаж байна. За энэ тал дээр иргэдтэй бас харимжлуулж анхааруулж хэлэхэд энэ ил задгаа одоо гудууж талбайд тээврийн хэрэгслээ одоо асаалттай онгорхоо орхихгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллаач гэдгийг одоо иргэдтэй цагдаагийн газрын зүгээс анхааруулж хэлмээр байна. Харин иргэдийн хувьд энэхүү асуудал нь өөрсдийн ухамсар машиндаа эзэн болохгүй байгаагаас үүдэлтэй гэлээ. Мөн үүнтэй зэрэгцэн машина халааж дулаацуулахдаа доороос нь галлах, цогны халуун илчээр халаах гэж байгаад гал гаргах, машина бүрэн галт автуулах эрсдэлтэйг ч мөн иргэд анхааруулж байна. Би гараж тавьж байгаа. Гараж тавьчихдаг. Гаражийн үн ханш юу нэгдтэй? Гэртээ. Гэртээ. Дулаан гаражтай яхаа. Үгүй гэрийн зүгээр хүүтэн. Тэгтэл нүмертэй байгаа. Нүмертэй байгаа. Иргэд одоо сүүлийн үед машина айгу хулгайд алдаад байгаа штэ. Асааж тавьж гагаад энэ тал дээр та бас юу гэж зөвлөгөө өгмөр нь ер нь? Юу гэж сэрэмжлэх? Гарахтаа зөвөр болгоомжтой машин дээрээ цааж үлдээж явахгүй бол тийм юу гараадлах шиг байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За сүүлийн үед одоо иргэд маань машина асаалттай байж байгаад их алдаад байгаа штэ. Энэ талаар та бас юу гэж бодож байна? Ер нь эзэнгүй л орхихгүй л алдахгүй бах та. Таны машин смарт түлхүүртэй юу? Байхгүй юу? Ер нь ихэнхдээ асааж орхиод алдаад байгаа ш тий? Тийм, би бол асааж орхидгүй. За. Та ер нь өглөө машина хэр асааж байна? Өглөө яг нэг 9 10 үед л асаана да. Доороос нь галлах уу яах вэ? Эсвэл асаагаад халаагаад байж байгаа? Өөрөө гараашт. Иргэдтэй та одоо бас юу гэж зөвлөмөр энэ жолооч хүний хувьд? Жолооч хүний хувьд бол одоо машинаа сайхан хамгаалж эзэн шиг байж эзэнгүй орхихгүй л байгаасай л гэж бодож байна. Хинтээ аймгийн хэмжээнд 145 камер хэвийн ажиллаж байна. Зөвхөн хулгайлд алдагдсан машин гэлтгүй хулгайд алдагдсан эд зүйлсийг олоход тухайн байршлын эргэн тойрон байрны гаднах камержуулалтын тусламжтайгаар олж тогтоох бөгөөд уг асуудлаар дамжуулан аж ахуйн нэгж албан байгууллагуудыг гадна доторх камержуулалтаа бүрэн ашиглалтай байлгахыг зөвлөлөө. За энэ дээрх одоо энэ тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэмтэргийг илрүүлэхэд энэ аж ахуйн нэгж байгууллагын болон аймгийн камерын хяналтын дэд төвийн камеруудыг ашиглаж бас нэлээдгүй ажилласан байгаа. За тэгээд энэ шалгалтын явцад бас мөн зарим нэг аж ахуйн нэгжийн байгууллагын гадна талын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглагдах камерууд зарим нь ажиллахгүй байсан тийм тохиолдол гарсан. За үүнтэй холбогдуулаад аймгийн цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудынхаа одоо гадна талын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа камеруудад одоо иж бүрэн шалгалтыг бас явуулахаар төлөвлөд ажиллаж байгаа. Иймдээ иргэн бүрэн сонос сэрэмжтэй байвал өөрийн эд хөрөнгөө бүрэн хамгаалах боломжтой юм а. Дараагийн мэдээ. Боловсролын ерөнхий газар нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй цахим аялал төслийн хүрээнд зүүн бүсийн багангийн цахим контентын агуулга орон нутгийн багш бэлтгэх сургалт Хинтээ аймгийн Хэрлэн 5 дугаар сургуульд зохион байгуулагдлаа. Тус сургалт нь 7 бүсэд бүрэн хэрэгжиж буй бөгөөд зүүн бүсийн сургалтыг энэ сарын 12-13-ны өдөр Хинтээ аймагт зохион байгуулсан байна. Суралцагчдыг сурлагын хоцрогдолд өртөхгүй суралцах боломж бүрдүүлэх зорилготой цахим аялал интерактив контент мэдлэг цэгийн сайтад байршлаа. Тус сайтны хүүхдийн сурах их үйсэд дэмжлэг үзүүлэх 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхдүүд нэвтрэн орж хичээлийн хоцрогдлоо арилгах бүрэн боломжтой юм а. За өнөөдрийн энэ сургалт маань бол цахим аялал интерактив хичээлийг бол
одоо ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ээлжид хичээлээрээ дамжуулан одоо хүргэх ийм зорилготой сургалт. Энэ сургалт маань бол одоо боловсролын ерөнхий газар, нэгдсэн үндсэн байгууллагын хүүхдийн сан, уран тийм худалдаа хөгжлийн компани ингээ хамтраад одоо үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа 7 бүсэд зохион байгуулж байгаа манай Хинтээ аймаг буюу одоо зүүн бүсийн Хинтээ аймагт орно Сүхбаатар гэсэн энэ 3 аймгийн сургалт бол сая 1 сарын 12-13-нд бол манай аймагт ингээд зохион байгуулагдсан байгаа. Энэхүү сургалтанд бол зүүн бүсийн 27 багш 4 мэргэжилтэн ингээд одоо орон нутгийн сурагч багшаар бэлтгэгдсэн. Манай аймгаас бол 7 багш ингээ орон нутгийн багшаар бэлтгэгдээд бид бүхэн одоо өнөөдөр Хинтээ аймгийнхаа хэрлэн сумын байгууллагын 98 багшид бол одоо энэ цахим одоо аялал интерактив одоо хичээлийг одоо ээлжид хичээл дээрээ ашиглах ийм арга зүйн сургалтыг бол өгж байна. Энэ цахим аялал интерактив контент гэдэг маань өөрөө бол ерөнхийдөө одоо бүтэн 1 сарын хугацаанд ингээд боловсруулагддаг. Одоо боловсролын ерөнхий газар дээр ингээд ажлын хэсэг байгуулагдаад одоо манай Монгол Улсын одоо төвшөнд одоо тэргүүлэх зөвлөх зэрэгтэй юм багш нар маань ингээд хамтарч ерөнхий газартайгаа хамтраад ийм арга зүйн санааг нь гаргаад үе шаттайгаар ингэж боловсруулагдаад ер нь нэг контентийг 1 сар бүтээдэг. Тэгээд ер нь одоо 1-ээс 12 дугаар ангийн одоо суралцагчдад болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд одоо дэмжлэг болох үс зорилготойгоор ингээд контентуудыг боловсруулад мэдлээд CGMI гэсэн ийм сайтад ингээд байршуулсан байгаа. Тэгээ энийг бол одоо багш нар маань хэрэглээ болгох мөн хүүхдүүд маань өөрсдөө бас сонирхлоороо чөлөө цагаараа ороод энэ дасгал даалгавруудыг хийх энэ цахим контент гэдэг маань өөрөө ерөнхийдөө суралцагчдын ийм дасгал даалгаврыг хийх явцдаа өөрийнхөө чадварыг хөгжүүлэх ийм одоо бүрэн одоо иж бүрэн одоо хичээл бэлтгэгдсэн ийм байгаа зүйл. Энийг одоо ашиглаж хэрэглэх талд нь одоо арга аргачлалыг багш нартаа хүргэж өгч байгаа. Цар тахлын үед хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол багшийн цахимаар орох хичээлийн хуваар хүүхдүүдэд хүрэх хүртээмж сул байсан. Тэгвэл цахим аялал төслийн хүрээнд хэрэгжиж буй багангийн цахим контентын агуулга орон нутгийн багш бэлтгэх сургалт зохион байгуулагдсанаар сурагчид гэлтгүй багш бүр бага ангид зориулагдсан цахим контент бүрийг ажлын ачаалгүйгээр хүүхдүүдтэй хүргэх боломжтой болсон юм а. За бид мэдлээ CGMI сайтад байрсан. За интерактив хичээлийг хэрхэн одоо манай багш нар сургалтанда илүү үр дүнтэй ашиглах арга зүйн сургалтыг өнөөдөр одоо аймгийн төвийнхөө нийт боловсролын багш нартаа зохион байгуулан явуулж байна. Ингээ нэг өдрийн хүрээнд. За тэгэхээр интерактив хичээл маань бол сурагчдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлсэн, сонирхлыг татсан. За мөн хамгийн гол нь одоо манай багш нарын ажлыг хөнгөвчүүлсэн ийм сайхан хичээл байгаа. Энийг тэгээ багш болгон маань хичээлдээ өөрийнхөө арга зүйд хөрвүүлэн ашиглаад анги хамт олонныхоо сургалтын үр дүнг ахиулах бас ийм чухал сургалтын хэрэглэгдэх бас болж байгаамаа. За мөн зөвхөн багш сурагч гэлтгүй эцэг эхчүүд маань бас үүнийг хүүхдүүдтэй гэртээ биедан ашиглуулах бас юм боломжтой. Тэгээ ер нь бол одоо 1-ээс 12 дугаар ангийн бүх хичээлүүд байна. За одоо бидний хувьд бол одоо бага боловсролын хувьд судалдаг агуулгууд бол бүгд байгаа. За мөн одоо яг энэ хичээл маань бол нөгөө ковидын үед яг одоо эхлэн тавигдсан шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд жил ирэх тусам энэ маань сайжраад за тэгээд одоо орчин цагийн хүүхдийн одоо хүсэл сонирхолд нийцсэн юм маш одоо сонирхолтой хичээлүүд боловсруулагч тавигдсан байгаа. Орон нутгийн багш бэлтгэх цахим контентын арга зүйг дэлгэрүүлэх зүүн бүсийн танхимын сургалтад Хинтээ аймгаас 9 багш бэлтгэгдсэн бол 1-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд зохиогдсон аймгийн төвийн багангийн багш нарын сургалтад 98 багш хамрагджээ. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах 2026-ны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Хинтээ аймгийн хэрлэн 4-р сургуульд зохион байгуулагдлаа. Тэмцээнээр шатрын спортод үнэтэй хувь нэмрээ оруулж буй багш тамирчдыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын сүлд тэмдгээр шагнан урамшуулсан байна. Хинтээ аймгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд Батнаар, Бороондор, Өмнө Дэлгэр, Хэрлэн сум болон Хурах тосгоны 161 өсвөрийн шатарчид оюун ухаан авхаалт самбаагаас сорин өрсөлдсөн байна. Тэмцээнийг 6 насны ангиллаар зохион байгуулж шатрын спортод үнэтэй хувь нэмрээ оруулж буй багш тамирчдыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын сүлд тэмдгээр шагнан урамшууллаа.
Үеийн үед аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар Хинтээ аймгийнхаа одоо шатрын холбоог ийм тэргүүлж ажиллаж ирсэн түүхтэй. За тэр ч утгаараа одоо 1 жилийн өмнөөс одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга одоо цогтойрших дарга Цэцэн хаан одоо шатрын зөвлөлөө ахлаа явж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол баггүй олон одоо тэмцээнүүдийг хамтран амжилттай зохион байгуулсан. За хамгийн том олд амжилт гэвэл өнгөрсөн жил бас Азийн аврах шалгаруулах сурагчдын тэмцээнд Хинтээ аймгаас 5 клубын 24 шатарчин сурагчид ингэж оролцсон. За өнөөдрийн тэмцээнд бол одоо 5 сумын 161 өсвөрийн шатарчид оролцож байна. За орон нутгаас бол одоо Бор Өндөр, Батноруу, Өмнөдлгөр Хурх гэсэн одоо 4 орон нутгийн сумаас ирсэн байна. За бус нь бол Хинтээ аймгийн төвийн сургуулийн одоо мөн шатрын клубын шатарчин тамирчид оролцож байна. За харамсалтайгаар одоо 18 сумаас оролцоо их бага харагдаж байна. Гэхдээ бол одоо оролцож хүүхдүүдийн тоо 161 гэдэг маань Хинтээ аймагт энэ шатрын спортоор хичээлүүлж байгаа нэг клубын одоо шатарчид нилээдгүй бас жинтэй хувь нэмрийг одоо эзэлж байна гэдгийг бас онцлон хэлэх нь зүйтэй. За өнөөдрийн тэмцээнээс одоо шалгарсан сурагчид маань усын аваргынхаа шалгаруулалт тэмцээнд оролцсон. Шагналт байранд орсон оролцогч Отхон заяа өнө мөнхнөр энэ тэмцээнийг хүний оюун ухаан сууж төвлөрөх төвчээр их шаарддаг. Өөрийгөө илүү сайн таньж суралцсан хэмээн сэтгэлдээсээ хуваалцлаа. Тус тэмцээн нь өсвөр үеийнхний бодлоготой сэтгэх, хичээл зүтгэлтэй байх, зорилгодоо тууштай тэмүүлэхэд уриалж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм а. Би 4-р анги Бор Өндөр сумын 4-р А ангийн сурагч оюун болтын өн тэмүүлэлгүй хідүүлээ гэдгийг сайн мэдэхгүй байна. За багш нь юм бэ? Ажаасруу 9-10 настай 1-р байр эзсэн. За багш нь ер нь юу гэж загч тэмцээнд орохт нь? Ер нь төрүүлээрээ нийгэм зааж байгаа бидний бас маск тийм юм гэдэг. Зүүн бүс аймгийн авраг цодгор хөө зэрэг тиймэрхүү мэдээсэй. За намайг Отхон заяа гэдэг идэрхүүгээс оролцож байгаа. 15-аас 16 наснд оролцож байгаа. Ер нь бол их амар багш дээр бэлдэж чад тэмцээнд ордог байсан. Ер нь багасаа л ер нь их хоёр багш. За багш нь ер нь юу гэж загч байна? Багш ер нь ингээд шадар ингээд орохдоо илүү ингээд сонирхолтой байдлаар ч юм уу ингээд айгүй ойлгомжтой хүмүүстэй ингээд нээлттэйгээ ингээд заадаг ер нь бол шатраа. Ер нь бол гараагаа сайн чийжлээл тэгээд Энэхүү тэмцээнийг Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал жил болгон зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд Азийн аврах шалгаруулах сурагчдын тэмцээнд аймгаас 5 клубын 24 тамирчин амжилттай оролцсон энэхүү ажлын бодит үр дүнг харуулсан юм а. Өндрхаа мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн 18 сум 4 тосгодын цагаагаар мэдээг хүлээн авч үзнэ.